Солонгос улсад 3000 гаруй салбартай Mega Coffee Монголд 2-3 дахь салбараа зэрэг нээхээр ажиллаж байгаа юм байна. Mega Coffee 80 гаруй уух зүйлсийн сонголттой бөгөөд Монголын хамгийн олон төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилдэг кофе шоп юм. Мөн Mega Coffee жижиг хэмжээ гэж огт байхгүй, бүх зүйлс нь мега савлгаатай байдгаараа онцлог. Facebook, Instagram хаягийн бичлэгний тайлбар хэсэгт оруулчихъя. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл тэндээс ороод хараарай. Mega Coffee. Агуугаас гарч ирээд Лео Жинвүү хоёр багийн босод гишүүдээ хэрхэн нас орсон талаар жаахан говьлогтой түүх хяналтын албанаас ирсэн бүсгүйд ярин зогсно. Агуу айл хэдийн хаагчихсан болохоор нотлох баримт гээд байхаар юм хаанаас олж чадахгүй хяналтын албаныхан Лео Жинвүү хоёрын яриан дээр үндэслэн тэднийг буруугүй гэж дүгнээд чөлөөлөн явуулдаг. Хэсэг хугацааны дараагаар Жинхо Жинвүүг амиг наварсан талархаж хамтдаа цай уухаар хүрдэг. Уулзсан даруйдаал хүү өөрийн нөхцөл байдлыг тайлбарлаж манай аав энэ улсын барилгын бизнесийн тал хувийг эзэмшдэг. Удахгүй бид шин төсөл эхлүүлж хувийн анчидтай болох гэж байгаа юм. Манай улсад 7 ширхэг S ранкийн анчид байдаг. Бид тэднээс нэгийг нь анчдын удирдагчаар сонгоно. Харин орлогчоор нь манай ах сонгох тоор төлөвлөгдсөн байгаа. Гэхдээ би энэ бүхнийг арай өөрөөр хийх бодолтой байгаа юм. Та бол миний нууц үзүр. Би ахынхаа оронд орлогчоор сонгогдно. Гэхдээ инхийн тулд эхлээд би C төвчний 20 агуугаар орж тэднийг хаасан байх шаардлагатай. Дараа нь аавын итгэлийг олж аваад өөрийн гисэн гээлттэй болоод тэгээд бас S ранкийн нэг анчиг өөрийн талдаа орвол. Ингэж байж л би гэр бүлдээ хүн шиг үнэлэгдэх гээд байна гэхэд Жинүү шууд татгалзаж би чиний төлөө хүн амьтаа уруулж чадахгүй. Уучлаарай гэд босоод яваад өгдөг. Жинхоо сандарч эхлэн би танд энэ ажлын төлөө 30 тэрбумыг санал болгож байна. Миний яриаг дуустал нь сонсооч дээ гэж гуйна. Жинүү хэсэг Жинхогийн ярихыг түүний хүсэлтийн дагуу сонсож байгаад би ирээдүйд ямар их хэмжээний хүчтэй болох нь тодорхойгүй. Хин нэгэнтэй хамтрах нь миний хувьд хэтэрхий эрсдэлтэй. Мөнгө хэдий чухалч гэсэн би нуудад татгалцсан зөв гэж дотроо хэлээд би чадахгүй нэ баяртай гэд яваад өгд. Энэ үеэр Америкт ахынхаа нас урсныг дөнгөж олж мэдэж байгаа S ранкийн анчин хаана туслахаан дуудаж авчираад тэр агуугаас амьд үлдсэн 2 хүний мэдээллийг надад авчир. Би ахынхаа амийг тэр хоёроос нэхнэ. Агуугаас өөр газарт хүний амьд хөрвөл надад ямар шийтгэл хуулийн зүгээс ирэх билээ хэмээн асууж байдаг. Жинүү дүүтэйгээ хамт өглөөний тасгалдаан гарч байна. Ингэхдээ тэр 30 тэрбум вон гэдэг ямар их хэмжээний мөнгө вэ? Ямар саналаас татгалцсан бэ гэдгээ дүүтэйгээ ярьж байгаа тухаардаг. Өдөр болгон хийх ёстой бэлтгэлийн үеэр Манабаатар санамсаргүй 1 км илүүгүйснийг нөгөө систем нь тооцсон байна. Үүнийг харсан Жинүү сониучхан зандаа хөтлөгдөж энэ систем ер нь хэд хүртэл тоолох нь би ч гэсэн хэд хүртэл хийж чадах нь үзийгээд өмнө нь хийсэн зүйлсээ дахиад эхнээс нь хийж эхэлдэг. Бараг цаг орчмын дараа систем өдрийн нормыг 2 дахин их хэмжээнд хүрэхэд цааш тоолохоо зогсооч. Жинүүс за энээс цааш тоолдоггүй юм бицтэй гэд өөртөө ярьчихсан сууж байтал нууц даалгавар биелүүлсэн учраас шагналаа нээж үзнэ үү гэсэн мессеж түүнд ирдэг. Энэ дотор нь хараагдсан болон өрөөгцөн гих нэртэй 2 random loot box байна. Манай хүн ч эхлээд сайныг нээж үзнэ гэд өнөөхийгөө гаргаж ирээ задлаад үзвэл нилээд зөвүүн улаан хөмгийн түлхүүр гараад ир. Анхнаасаа л ямар нэг хаалганых гэдэг нь тодорхой боловч тайлбарыг нь уншаад үзвэл энэ чөтгөрийн цайзыг давсныхаа дараа S зэрэглэлийн анчсны түвшинд хүрнэ. Тэгээд бас даалгавар гүйцэтгэж байх үедээ ямар ч өвчнийг эмчлэх чадвартай амьдралыг дэтгэж элэгсэр гэх зүйлийг олж авах боломжтой болно гэд биччихсэн байдаг. Өнийг уншсан Жинүүгийн нүдэнд ээж нь хамгийн түрүүнд харагдана. Ямар гоё юм бэ? Би ээжигээ эдгэж чадах юм байна. Энэ олон жил найдваргүй л гэж бодож явлаа. Хурдхан танийгаа сэрэнэ гэж ээжтэй хэлээд өнөөх чөтгөрийн хаалгыг нээхээр явдаг. Агуун нүдэнд очиод ер бусын ярьчууч энерги мэдэрсэн Жинүү тийм ч амархан биш бололтой. Гэхдээ ингэж байж л цаашаага хөгжих учраас юу ч болсон даваад гарах хэрэгтэйгээд дотог шогоон ордог. Чөтгөрийн цайз үүднээсээ авахулаад л шатаж дүрлэлсэн дүр зургаар манай хүнийг угтаж авна. Дотроо жаахан айдастай байгаач гартаа барьж яваа teleportation stone нь ямар нэгэн юм болвол хурдхан буцаж гарандаа гэсэн жаахан ч гэсэн найдварыг төрүүлнэ. Ингээд төд бодлого явж байтал Жинүүгийн урт талд 3 толгойтой нохой орилсорон гарч ирдэг. Танхуу газарт ирээ жаахж ирэх байсан ч өрсөлдөгч харсан даруйдаа Жинүүгийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж миний чадвар нэмэгдсэн байтал чиний нэр улаан байсаар л ямар хэмжээд хөрснээ мэдэх гэж их сонирхож байлаа гэд дайралтаа эхлүүлнэ. Дайш гэдэг скил ашиглан Жинүү нохоонд нилээн ортож тэрний хэдэн талаас нь зүсэж хутагныхаа хорыг шингээхийг хүсдэгч ямар ч нөлөө үзүүлэхгүй байгаа нь мэдрэгдэв. Тэгэхээр н алуурчны зүүн сөв химэх чадвараа сонгож байгаад ар өрөөс нь галзуу хүн шиг маш хурдтай довтлогч 3 толгойтой мангас нэг орлоод л тэрний энэ чадварыг биенээс нь үргээч. Мангасын биенд байгаа шидний дархлааг үгүй хийх гэж Жинүү олон удаа оролдогч бүтлгүйднэ. Ингэж улаарч байхдаа тэр сонор сэрэмжээ алдаж бүр өнөөх нохоондоо хазууч нэг гараа хүртэл алдчихдаг. Жинүүгийн бие маш хүнд байдалтай цусаалтаж эхлэхэд тэрний хит point талдаа хүртэл унаж байна.
цусныхаа 3-1-ийг алдсан Жинву энэ үед нөхцөл байдал улам цаашаага илүү хүндэрнэ гэдгийг огтхонч төсөөлөөгүй байдаг. Учир юу гэхээр 3 толгойд Мангас одоогийн энэ байгаа чадвар дээрээ дахиад 3 минутын турш 2 дахин их хүчний нэмэлт бонус авлаа гэсэн мэдэгдэл манай хүний дэлгэцэн дээр гараад ир. Нохоо улам галзуурч ердийн дайралтаа Жинвүрөө хийдэгч энэ нь өмнөхөөсөө ч илүү хурдан, илүү хүчтэй. Тэгээд дээрэс нь бараг л бултах хугацаа байхгүй улмаас манай Баатар дахин нэг өвклийн цохилтыг өөртөө 100% хүлээж авахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Ингэснээр Жинвү өөртөө ганцхан байгаа full recovery чадвараа ашиглаж өөрийн дастуусан гараан буцаа цэргээгээд өнөөх нохоог яг өмнөх анги дээр гардаг аалт шиг нүдийг нь сохлож хороохож оролдоно. Харамсалтай нь энэ арга нь энэ удаад бүтлгүүт. Мангас улмал улангасч эрх цохилт нь урд өмнөхөөсөө ч илүү хүчтэй байгаа учраас Жинвү өөртөө бодох хугацаа хожихын тулд хэсэг хугацаанд нэг газарт хорогдохоор шийддэг. Тэгэхдээ тэр анхны агуудаа маш бат бүх хоёрыг дуулахтай могоог ялж physical damage-ийг 20%-аар бууруулдаг хор олж авснаа санаа. Тэгээд яг одоо л үүнийг хэрэгэлдэг цаг өөр сонголт байхгүй гэсээр бүгдийг нь өнтөрж орхидог. 3 толгойд Жинвүг олж хүчтэй савраараа 2 хуваах гэж оролдогч энэ удаад шүргээд өнгөрнө. Азар яг энэ мөчөд өнөөх 3 минутын хамгаалалт дуусч манай Баатарын энэ агууд орж ирсэн цагаас хойш Мангаст учруулсан хор хөнөөл одоо л нэг юм үйлчлэх хугацаа нь болсон байдаг. Нохоо маш их өвдөлт мэдэрч тэрүүгээр нэг чарлаж гарахад Жинвү өөртөө жаахаж гисэн боломж байгааг олж харан өөрийн угсруулсан дайралтуудаа араараас нь Мангастай улаан нүрээр тулах хүртлээр хийсээр байна. Эдийгээр маш их хичээл зүтгэл гаргасан ч манай залуу 3 толгоотын хурц шүднүүдээс зугтаж чаддаггүй. Ингэснээр тэрний хит point байж болох хамгийн доод түвшиндээ хүрч нэг үгээр хэлбэл Жинвүгийн аим нохооны мэдээлэлд бүрэн шилжсэн гэсэн үг. Угаасаа ухрах цамгүй болсон учраас алдаад байх нэг их юмгүй манай Баатар өөртөө үлдсэн бүх хүчин шахаж байгаад нөгөө мөн нохооны нэгнүүдийг юу ч үгүй болтол утгаараа сийжиж гар. Энэ зохиолт хичнээн хүчтэй байсныг мэдэхгүйч маш олон цувруулж хийсэн дүрэлт байсан болохоор баг өөрийнхөө амиар шахуу Жинвү энэ удаад тэрнийг ялч чаддаг. Энэ бүхний дараа манай хүн тамийн хаалгын хамгаалагчийг яллаа. Хэд хэдэн удаа левел аглаа. Мөн даалгавар болгоны дараах full recovery авлаа гэсэн мессежүүд ирнэ. Харин шагналтын Жинвү жүтгэрийн цайз руу орох түлхүүр бас тэгээд амьдралыг дэтгэгч эликсирийг бүрдүүлэгч 3 артефактны нэгийг олж авдаг. Өөрийнхөө хүчийг ямар хөө төвшөнд байгааг тодорхой мэдэж авсан Жинвү хэрвээ би иймэрхүү байдалтай жүтгэрийн цайз руу орвол зүгээр л ямар нэг амьтны үдийн зоог болох болно. Тиймээс жаахан левлээ ахиулж байгаад нэг удахгүй эргэж ирье гэж хэлээд тэндээс гар. Мөнхийн нойр гих өвчөнд автсан ээж дээрээ ирээд Жинвү хажууд нь чимээгүйхэн дотроо бодолд автан суу. Ээж их тэр эликсир гэж зүйлэл эмчилж чадна. Гэхдээ би өөрийнхөө левлийг ахиулахгүй бол тэр зүйлд хүрч чадахгүй. Ямар аргаар хамгийн хурднаар үүнийг хийж болох билээ гэд өөртөөгөө ярьчихсан сууж байгаад гинэт өнөөх баян айлыг хөөхөн ааштай зөв хүмүүжилттэй Жинхог санд. Тэгээ шууд л тэрнтэй уулзаад би чинийг хүсэж байгаа Си зэрэглэлийн 19 агуугаар хамтдоо. Гэхдээ нэг болцолтой. Тэр агуур зөвхөн чи бит хоёр л ор. Чиний цуглуулсан багийн хүмүүс ямар ч чадвартай байсан тэд нар чи бит хоёрыг буцаж иртэл зөвхөн гадаал байх болно. Гэхдээ Жинхо энэ бүхэн хэтэрхий эрсдэлтэй. Нэг баг дор хаяж 20 хүнтэй байд. За яг надад олдож байгаа боломж нь энэ юм бол би зөвшөөрлөө гэснээр манай хоёр нууц гэрээгийн байгуулна. Үүний ардуур тэдний улсад 7хон ширхэг байдаг Эс зэрэглэлийн анчин Чахийн хөнгүү талбайд ганцаараа бэлтгэлээ хийж байна. Хэсэг гүйсний эцэс тэр төр зур амс хийж усуухаар санал руугаа дөхөөд тэр нэг нууцаар ажиглаад байгаа нэг хүнийг гараад ирээ. Ярих юмаа хурдхан хэлчихээ гэж дууддаг. Өнөөхөнч баригдсанаа мэдээ та сонирхож байвал надтай холбогдоорой. Би шинэ бүлгэн үүсгэж байгаа юмаа гэд нэрээ хэлдэг. Энэ бол яг үндэ манай Жинхогийн ах нь байж таард. Жинхо энэ үеэр аавтайгаа машин цуугаад ярилцаад явж байна. Аав түүнд манай улсад 5 том анчтын бүлэглэлүүд байдаг. Бид барилгын бизнесийг бүхэлд нь эзэмшиж байгаа ч анчтын холбоонуудаас илүү ашигтай ажиллаж чадахгүй. Эхлээд бид өөрсдийн гээлттэй болоод энэ салбарт аажмаажмаар байр суурь баталгаажуулах хэрэгтэй. Дараа нь харин дотроос нь бүгдийг нь гартаан авах болно гэд ярьчихсан явж байна. Жинвү өдөрт хийх ёстой бэлтгэлээ хийж байна. Өмнөх удаагийн шигээр даалгавраа давуулан биелүүлж ямар нэг шагнал хүртэх гэж оролдогч энэ удаад систем нэг ч тоо илүү тоолдоггүй. Аль болох богино хугацаанд хурдан төвшин ахих шаардлагатай байгаа. Манай Баатар Жинхотой цуг хийж эхлэх ажил нь арай болоогүй байгаа учраас за яах билээ гэд хэсэг ийвэрч гисэн гудамжаар алхаж байтал анчтын холбооноос дий зэрэглээ агуй хаах нэг ажил байна. Боломжтой бол та 14-ний 13 цагт бэлэн байж байгаа ч гэсэн мессежийг ирүүлсэн байдаг. Маргааш өглөө болоход Жинвү анчтын холбооноос илгээсэн байршил дээр яг цагтаан ирсэн байна. Тэгтэл хамгийн сонирхолтой нь анхны давхар агуугаас амьд гарсан баг бүх хүмүүс тэнд нэг дор цугларчихсан байхын тэр. Нэг гаргүй галын шидтэн соон гэр бүлээ бодож зүгтаасан ким гээд удаан хугацааны туршид огт тааралдаагүй эртний танилуд яг л хин нэгний хүсэлтээр албаар уулзуулсан юм шиг харагдахаар байдаг.
Хэсэг хугацааны дараа нөгөө хэд дээр агуй хааж ялаа хөнгөлүүлэхээр яваа 3 хоригдол харгалзагчтайгаа хар машинаас бууж ирээд нэгдэнэ. Энэ гурвыг харж яваа хүн бол өмнө нь Жинвуг давхар агуугаас амьд буцаж ирэхэд нь эмнэлэгт уулзаж хүчийг нь хэмжиж байсан анчдын холбооны нарийн бичиг Канг. Хонгил орсныхоо дараагаар гэмт хэрэгтнүүдтэй нэг тал босондоо жаахан сэтгэл дундуур байгаа багийн гишүүд өнөөх 3 хоригдол хэрхэн тулалдаж байгааг харцгаагаад энэ мангасуудаас 7 дор хэрцгий амьтад байна да хэмээн дордорон дүгнэлт хийцгээдэг. Жинвуг энэ хооронд удаан хугацаанд тааралдаагүй хүмүүстэй өөрийн тулааны чадварын багахан хэсгийг харуулад амжина. Жөөхий түүнийг сайжирсанд хин хинээс илүүтэйгээр баяртай байж би чамайг дахиж эмчилнэ гэж санаа зовхооргүй болсон байна гэхэд цоон өвгөн тэрнийг гаднаас нь хараад алмаарч тэрнээс шаал өөр энерги мэдрэгдэж байгааг анзаардаг. Энэ явдлаас хойш 10 минут өнгөрөхөд анчид өөрсдийн замыг цааш үргэлжлүүлсээр 3 тийс салсан замын голд хурж ирцгээв. Жинүү шууд л хамгийн зүүн талын хонгил агуйн эзэнд хүрэх байна гэж мэдээд сон жүүхий бид гурав энэ талаар явчихъя гэж хэлдэг. Ким хамт яваа бүдүү ирээд агуулад тэгвэл бит хоёр голын хоорн явчихъя гэснээр Канг хориглуудад дагуулад баруун захын хонглоор явахаар болно. Ким агуу мангасуудыг цэвэрлэж явах үедээ хамт яваа хамтрагчнаа хандаж өнгөрсөн хугацаанд Жинвугээс уучлал гуйх юмсан гэж бодоогүй өдөр надад байгааг. Би яаж тэрэн дээр очихоо мэдэхгүй утсаар өдийг хүрсэн. Одоо тэрнээс уучлал гуйх цаг нь иржээ гэх бол нөгөө талд хориглуудаа яваа Канг нөгөө хэдтэйгээ дотны яриа өрнөөлж та нарч мангасуудыг хайр найргүй хороох юм а. Хүнийг иймэрхүү болгоход амархан байх. Яавал та нар шиг болох вэ гэсэн хачин асуулт тэднээс асуудаг. Үүний дараа бидэнд энэ явдлаас хэд хоногийн өмнө болсон үйл явдлыг харуул. Тэр аргаан барж ирсэн нэг хөгшин гэртээ яриа өрнүүлж байх бөгөөд өнөөхөн түнд мөнгө санал болгож та тэр новшнуудыг цааш нь харуулад өгч. Тэд миний жаахан охиныг хүн харахын эцгүй болгож надаас салгасан. Одоо надад амьдрах сонирхол алга. Хамгийн ихээр шудраг бус санагдаж байгаа зүйл бол тэр 3 новш хэдхэн жилийн дараа улсын асрамжинд байж байгаад эрх чөлөөтэй болно. Харин надад энэ бүхэн охиныхоо төлөө юу ч хийгээгүй юм шиг санагдуулаад байна хэмээн аргаан баран нулимс туслуулдаг. Энэ 3-ын гарт амиа алдсан хөөрхөн охины аавын хүсэлтийг Канг өнөөх 3-т ойлгуулад би та нарыг цааш нь харуулад анчдын холбоонд та нарыг өхөн өхтлээ сайн тулалдсан. Хаанаас ч юм бэ 100 гоблин гарч ирэхэд намайг хамгаалж байгаад амир сэцэн гэж хэлнэгээд тэдний хоолойг нэг нэгээр нь хэрчиж байтал Ким нөгөө бондгор залууга дагуулад тэдний хонгилд ороод ирхэн тэр. Яг эхний 2 хонгил явж байгаа нийлтгэл байсан болж таарж байгаа юм л да. Ким ороо шууд гайхаж уулга алтахад Канг дахиад төлөвлөгөөгөө өөрчилж өөр нэг сонирхолтой түүх анчдын холбоонд зохиож өгнөөгээд нөгөө хоёр руу ортдог. Жинвүү үүний ардуур Кангийн талаар бодож энэ нөхөр нилээд сэжиг бүхий байгаад байгаа юм да гэсэн алхаж байтал хэнийгэн амт тэмцэн чангаар тусламж дуудаж байгаа нь сонсогдно. Жек энэ түрээд энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа. Түр баяртай.